За 74-р одлогыг бодё. За цифруудын digit factorial chains гэж байгаа юм. Би нэг болохоор монголчилж орчуулах гэдэг байхгүй. Digit би сая энэ одлогыг бас энд нэлээд л хунтлаа. Яалаа. Memorization яалаа гэдгийг санах гээд. За тэр чих. За digit factorial chains гэдэг монголчилж орчуулах юм бол цифруудын факториалуудын нийлбэрүүд биш ээ. Цифруудын факториалуудын хэлхээснүүд. За 145 бол цифруудын факториалуудын нийлбэртэй тэнцвүүтэй байгаа байхгүй юу? За 169 болохоор явсараа өөр дөрөв хөрөд ирдэг те. Энэ ч гэсэн 872 ч гэсэн. За ямар нэгэн тооноос л эхлэхэд ингээд давтагдаад ингээд явна гэж гэдэг юм баталгаатай. Тэрийг баталцсан л гэсэн үг л дээ. Бүгдээрээ ч гэсэн баталж чадна л та тэрийг. Нэг тийм хэцүү биш ах. Тэгээ 69-с эхлэхэд энэ 114 54 гэдэг дээр очиод энэ дээрээ давхцчихж байгаа гэсэн ингээд буцаад одоо ингээд ингээд энэ хоёрын хооронд тойрогдоод байна гэсэн үг шүү. 78-аас эхлэх юм бол ингээд энэ бол 540 145 дээр очиод тэгэл өөр дээр бим байгаа хөрг. За тэгэнгүүт 69 бол нийтдээ хэдв 69 бол нийтдээ 5 өөр тий давтагдаагүй 5 тоотой гэж байгаа байхгүй тэр элемент давтагдаагүй 5 элементтэй. Гэхдээ одоо саяс баг тоонуудын хувьд хамгийн их юм давтагдаагүй тоо хэлхээс үүсгэх нь 60 л тийм тооны хэлхээс үүсгэх нь гэнэ л дээ. Тэгэхээр саяс баг тоонуудын хувьд яг 60 давтагдаагүй юм хэлхээс үүсгдэг хичнээн хэлхээс байна вэ гэж байгаа тийм. За тэрийг энэ бол ер нь бол юу 60 гэж штэ тий 60 тэгээд сая штэ тий 60 сая. Энэ дээр нэг memorization гэдэг би хийх шаардлагагүй одоо юу гэвэл think it simple гэдэг. Энийг very simple хийж явах хэрэгтэй. Аливаа зүйлийг яг энэ асуудлын хувьд бол бид нэр хөндрүүлэх шаардлага байхгүй гэсэн. За манай хязгаар маань сая байгаа. Манай нөхцөл маань 60 байгаа. Тэгээ манай хариу тэгэл болчих та. За нэг рекурсив бичвэл болоо та ер нь л гэдэг юм уу. Одоо энэ бодлогоодынхаа нэрийг өсч яхаа хүндэлнэ бодлогон дээр. Энэ код тэнцвэл
За нөгөө цифруудын факториалыг олдог функц чинь энэ функцийг баахан факториал ашиглах гэдэг байна шүү дээ. Тэрийг бас бэлтээ да. За тэгээд чинь бичнэлтэй тэгдгээр утгыг нэг болгож агаад тэгээд факториал чинь бол тухайн факториал нь өмнөх факториалаа индексээр нь үржүүлдэг. За ингээд болчихсон. За цифруудын факториал нь болохоор факториалуудын нийлбэр нь болохоор x нь тэгээс их үед 10-ын орных нь факториал 1-ийн орн та 1-ийн орных нь факториал. Тэгээ 1-ийн орн нь хэрэгэлцсэн учраас дараа л яваад байгаа гэсэн үг тийм. За энэ ч ингэ болчихсон доо. За манай энэ маань болохоор recursive 60 гүнтэй хамгийн ихтэй 60 байна гэсэн үг шүү дээ. Тэр term гэдлээ. Term гэж. Term count гэх юм. Тэгэхтэй. За бид нөгөө нэг замаа тэмдэглэх хэрэгтэй шүү дээ. Зам гэдэг ч юм уу те. Тэгэхээр зам маань энд орж ирэх хэрэгтэй юм шүү дээ. Замаа цэвэрлж явах хэрэгтэй. Тэгээ хэрвээ замын count нь тэгээ минь өмнө гарцсан байвал давтагдчих гэсэн үг шүү дээ. Маа ингээл бид нар үүсгээл яваад байгаа шүү дээ. Тэгээ маа гэл давтагдсан гарууд дээр бол 6 дахь дээр тий 6 дахь дээр тэгэхээр бас алхмаа хийх юм байна тий тэр нь энд байгаа шүү дээ. Тэгэхээр энд байвал 6 биш шүү дээ. 6-аас хасах нь 1 байх ёстой шүү. Тэр чинь өөрөө орж болохгүй. Бусад тохиолдолд нь болохоор тэрмээ тэмдэглэж аваад тэгээд recursive дахиад дутчихна. Ямар утгаар дуудах вэ гэхээр digit factorial энийг ингээд дутчихна гэсэн үг шүү дээ. Энийг нэмэгдүүлнэ. За сая дээр ингээд гарчихна л да. Нэгээс эхэлнэ. Зүрхцгүй. Бодоолох шиг юм да. Тэр оронд нь юм уу? Нүдэ гарах нь уу? За үлээ саяын ийш нэг 60 юм хийчээ тэрийг 90 бэлж байгаа те. Гарах л өстөд. Ингэж бодох юм уу? Гарчин санагдчихлаа. Балаа юм хийчихээг үст. Энийг олоход бас нэг хэдүүлэл хийгээд байгаа юм ба шүү дээ.
Тэгаагүй. Хуваах энэ минор өдрөөр. Тэгтэл ингэж удмааргүй юм да. Ямар сони. Ажиллахгүй юм бах та. Map. Map ерөнхийдөө юу болох юм бэ? Хязгааргүй давтчих уу? Энэ яач вэ? Сэжигтэй шүү. Сэжиг төрөө явуучих чаа. Энэ зөв бистэ. Энэ зөв. Энэ зөв. Оо юу вэ? Энэ юу вэ? Хатраалаа бодох та ингэ штэ. Биднээс 9 хүртэл тооны бактериал хэрэгтэй шүү дээ. Наадах чи балгаараа талаа болж өглөө. Саяын бактериал байгаа. Тэгсэж гэж бодмааргүй. Саяын бактериал отоход ч гэсэн энэ санахаар байгаа. За гараад ирлээ шүү дээ. 402 гээд. За энэ ингээ ерөөхдөө бодолт. Миний жоохон сая хэр удаад энэ хэр удаад энэ харилт. За нэг 10 секунд болж байна. Энэ дээр л удаад байгаа л да. Энийг одоо яалтаа л дээ. Гитараа өөрөөр хийж болох л тий. Over the slice. Одоо тэгвэл ингэ ч л та. Ингээл болно шүү дээ. Ерөнхийдөө болчих л та. Тэгсэн ч гэсэн хамаагүй юм. Хурцсах л шүү дээ. Гарч штэ 10 секунд. За энэ болно уу? Энэ бодлогын хувьд бол нэг иймэрхүү бодолт бол байж болно. Гэхдээ шүү. Немозишн ашиглаж байгаа юм бол энэ бол 1 секундэд л гарна дөө. Гэтэ одоо project oil-ийн бодлогонуудыг бол жишээлбэл юу ч үгүй тий. Алрах гэж шүү. Зарим бодлогонуудыг бол би 10 байтугай секунд хүлээд юм уу бодолт нь. Тэгсэн мөрчлөөс тэр нь зөв бодолт. Тийм болохоор энэ бодлогын хувьд бол 10 секунд хүлээх байх л зүйл. Тэгээ нэг иймэрхүү бодолт хийдэг багт бол 74 дугаар бодлогыг бодчихлоо гэж үзэж болно шүү дээ. Манай багш нар ч юм уу те арай гүн гүнзгий юм шаардаад байдаг л та. Тэгээд надаас шаардах нэг өөр шүү дээ. Сурж байгаа хүмүүсээс шаардах нэг өөр. Тийм болохоор за энэ бодлогыг гүнзгэр үсэн арай сайжруулсан. Магадгүй сая биш те хийдэ. 10 сая ч юм уу те. Тиймэрхүү хөлбөрүүд дээр бол memoization ашиглахаас өөр арга байхгүй л те. Тэгээд memoization ашиглаад бодчихвол тэгэл бог гэл гараад. За дуслаа.